Medical media мэн үзүүлж байна. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe хатархаа битгий мартаарай. Бичлэгэндээ орцгоё. 2 дугаар ангийн эхлэхэд мань хүн даалгавраа хортон биелүүлээл өгсөөр зэрэгэлт рүү орсон байдаг. Аль хэдийн шат агсныг харангуудаа зарим хүмүүсийн амны байл болж байгаа. Дараа мань хүн таарчгаар ойлгохтой даалгавар байна уу гээл. Тэгэл яриадсэн хажуу талаас нэг шар үстэй залуу гараад ирдээ. Гарч ирснээр төвшөө агсанд нь баяр хүргэе гээл. Энэ залуу болохоор би зэрэглэх гинэ. Нүуний гинт манай багт орох уу гэдیں۔ Тэгээ чам тохирсныг даалгавар байна гээл. Зэрэглэлийн даалгавар гэснээ хоёрт магсыг алах даалгавар гэж байгаа. Хажууднаа хүмүүсийн шар үстэй байна олчлоо гээл. Хотлоо минь туслагч байгаа царилал хорлох гээд байгаа юм шиг байдаг. Мань хүн тэгээ шинжээч нүдэрээ үзтэл мань хүний слаймаас тутгааргүй үчтэй үждээ. Хүн болохоор багтаа авч нам хорлох гэдгийг мэдээд нэг мэрэгэн санаа олсон гээд хойлоо өрсөлдөхөө гэж авдээ. Хин төрүүлж тэр зэрэглэлийн мангас болох хоёрттай ч нэг ялах вэ гээл. За тэгээд өдөр цаг товлгоод үзэхэр болдог. Нөгөө даалгавар өгдөг хүмүүс нь бүр санаа зовчихсан ничээрээ гээл. Дараа нь нөгөө шар үст чинь багийнхан дээр ирж байна. Нэг хүүтийн хүмүүс нь өөдг нэг булчлаг залуу иждэг. Бид нар болохоор хадлын явдал хайчдын алуурчин л болтой. Нөгөө булчинтай залуу нь өмнөшгээд хамлаж болох уу гэж идэв. Шар үстийн цолон ч гэсэн бүр алуурчин гэдэг цолтой. Дараа нөгөө хоёрт мангасын ордонд ирэхэд баахан скелетонууд өгчихсэн мэждээ. Тэгсэн цаанаас нь мань хүн гараад ирнэ. Энэ авийнхыг цэвэрлжээ түлээжлаа гээл. Тэснээ та нарын зорилго би үздэй гээл. Нөгөө хүүтэйтэй гайч нинээстэй эвгүйг харна гээл. Харин нөгөө булчинтай гарч нь аландаа маландаа гал очиол дайрсан чинь нэг намаг руу яваад орчдیں۔ Мань хүний шид болтой. Ердөө зэрэглэлийн шид гэж байгаа. Харин нөгөө салхи гэдэг чадвараа ашиглахад нөгөө хүүтэйтэй гайч найсандаа цутаа явчдیں۔ Харин цутаа явж хат нь замд нь мань хүн нөгөө нэг слайма төрүүлнэ. Тэгсэн чинь нөгөө слайм амар том болчихсон байдаг. Өмнөхөөс яаж ийм том болсон бэ гэвэл нэг өмнө даалгавар биелүүлээ явж хахад нөгөө нэг слайм чинь хувьссан гинэ. Нилээ хүчтэй болсон болохоор өөр төрхөнд орсон гэж байгаа. Нөгөө булчинтай гарч чинь зүгээр наман дотор ороо зогсохгүй нэ. Гайгүй хүчтэй юм гэсэндээ тэр намаас нь гараал. Тэгсэн ч гэсэн нөгөө слайм чинь гурвалгын болгоод тавьчт юм да. За тэгээд эцсийн бос болох зэрэглэлийн хоёрт мангас. Би олон хүчин нилээ хүчтэй. Энэ хүн шууд харангуйтаа хамтрагчаа болгоё л гэж бодож байгаа. Тэгээ чи натаа гэрээ ихүү гэсэн чинь нөгөө хоёрт мангас чинь зүгээр хүн шиг ярээ суучдیں۔ Олон жилийн өмнө дөхөөд мангас болчихол байж энэ гэсэн за. Олон жил хүнтэй ерөөсөө яриаг болохоор хүнтэй ярих дуртай байгаа. Дараа мань хүн гэрээ ихөө гэж асуудал би өмнө нь хаана л зүтгэдэг байсан хүн зүтгэнэ гэдэг байж болох ч гэсэн гээл эргэлдэж хахад нь мань хүн тэгвэл хүчээр үзэхүүгээд үзэлцгээр болноо. Ингээд үзсэн чинь солол ивлэгтэй ямар адилхан байна. Тэгж мань хоёр хоёулаа л энэ тэнцвчтэй. Мань хүн даваа талтаа нь бас хоёрын эсрэг нэг үзээд байгаа маа. Мань хүн дайрчаад хажуунсан слайм нүдэлцээл. Тэгээ шидэрээ даралтын шид ашиглаад доошоос хөрүүлж явахдаа зэрэгцэн ихтэй өмнөх амьдрал руу шилжнэ. 7 жилийн өмнө хаанд нь манайхтай нэгд мэдгээд нэг харин улсын нэг залуу ирсэн юм байна. Харин хаан татгалцахад удахгүй нь ус чинь мөхнгээд улсын иргэд болон бүх хүмүүсийг алчсан байдаг. Мань хоёртын хайртай гэр бүлэн ч гэсэн би тэднийг хамгаалж чадаагүй. Одоо энд гихтээ зэрэгцэн хүчин сэргээд тэр даралтаас нь гарч чаддаг. Мань хүн ч гэсэн хүч чадлын шүтэл. За тэгээд дараагаар ороод слайм болон мань хүн нийлээд 10 том шидийн бүрхүүл үүсгчээд арайч тэм ялдаг. Дараа нь тэр мангасаа дийлээд шар үстэг бас шоронд хийчихсэн. Энэ кавиг нь мэдээж баах хүмүүс шүтэл. Чи ч овсгоотой зөөлөө юм аа гээл. Нөгөө их чинь мань хүний хамтрагч нь болжээ. Толгой дотор нөгөө гурав чи ирэлдээл. Толгой дотор 3 хүн ингээ яриад байхэр бас хэцүү л юм те. Дээшээ гарч агсаамд нэг хүн байна. За энэ хүн надад амжилтлаг манд дуусж байна. Дараагийнхаа бичлэгүүдийг илүү урдан үзэхээс лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.